Тоглолтын тикет нь 30 секундын дотор загдаж дууссан тэр артист бол За сайн байцгаана уу? Туулкан байна. Энэхүү бичлэгээрээ би та бүхэндээ миний амьдралын хамгийн хайртай, хамгийн их урам зориг авдаг хүн буюу Tyler the Creator гэдэг артистийн тоглолтыг Миланд очиж үзсэн тухайга хуваалцах болно. За өнөөдөр бүр ааштай гоё өдөр тохиож байна. Энэ болохоор би Chroma Copy гэдэг Tyler the Creator-ийн тоглолтыг одоо үзэхээр Милан явах гэж байна. Одоо өглөөний 8 цаг болж байна. Яг дөнгөж сэрээ жинхэнэ нөгөө нуухтай нүдтэйгээ дөнгөж сэрээд ингэж байж байна. Өглөөний цайгаа уучаад гарч 1 км ч юм уу чадвалны 2 км гүгээд тэгээ орж усандаа ороод өнгө зүйлс сайхан ороод хөрхөн болчоод тэгээд автобусанд суугаад явцгаанаа. За 1 км 500 м гүйлээ тэгээд бас эхний 1 км-тэй бүр ингэ чардаад гэсэн чи одоо хөөхөн ер нь бол гүйдэг болцсон байна. Тэгээд баг 2 км сая гүйхээр хэлээ. Тэгээд одоо бөөндөө ер нь яарж байгаа болохоор гэс түргэлээд тэгээд ороод гэс усанд ороод хөөхөн болоод хуцаа өмсөв. Тэгээд автобус руугаа явна да. Яа за одоо усанд ороод бэлэн болчлаа гэхдээ энэ болохоор миний яг тоглолтын дээр үсэх хувц биш байхгүй юу? Зүгээр юм автобусанд сууж явахдаа өмсөх хувц байна. Тэгээд мэдээж одоо яарах хэрэгтэй. Тэгээд ер нь аксессуар маань юмхүү харагдаж байна. Тэгээд би ер нь замдаа ер нь яаж шуухан яас ийсний хэллээ. Би бүр тогтлоод явглаа. Ингэжл бүх зүйл хэлсэн юм да. Энэ ах шүү дээ. Манай энэ араа энд харагдаж байна. Can I get a kiss? Can I? Би солгоо шүү. Гэтэ энийг дуулдаг аахгүй юу? За би хоцорлоо автобуснаас. Тэгээд бөөндөө нэг замдаа ус хувцал нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээд бөөндөө уулзцгаая. Бай. Tyler гэх юм бол өөрийн гэсэн онцгой загварын стил имижтэй. Тэгээд Golf гээд хувцсны брендийн үүсгэн байгуулагч дээрээс нь дизайнераар ажилладаг. Тийм болохоор би Tyler-ийн тоглолтын дээр аль болох Tyler-ийн стил имижтэй төхөж очих гэж хичээсэн байна. Ихэнх дууштай тоглолт нэгэн тайз дээр явагддаг бол Tyler-ийн тоглолт 2 тайз дээр явагдсан байгаа. Тэгээд нийт 37 дуу дуулсан. Шинэ дуунтай болохоор Chroma Copy гэсэн тэр ногоон тайзан дээрээ дуулсан байгаа. За тэгээд Панчан болгож Lil Boat гэдэг залуу рэпер дуулсан байгаа. Тэгээд ерөөдөө том артистуудын тоглолтын бие халаалтууд микрофоных нь бие халаалтыг хийж дандаа залуу артистууд дуулдаг юм байна лээ. Одоо яг манай ахын хэсэг эхлэх гээд байж байна. Тэгээд таад биш нөө. Копирайтаас болоод зарим бичлэгүүдийн дууг нь хаах шаардлагатай болохоор таад маань бас ойлгоорой. Тэгээд давхар YouTube-с дуугийн тавиад үзчихээрэй. За энэ миний тоглолтод өмсөж очсон outfit маань харагдаж байна. Энэ артистын тухай та нарын хамгийн сайн мэддэг дуу магадгүй Can I Get a Kiss, Can You Make It Last Forever гэд тэр дуунд байх гэж найдаж байна.
Тэгээ яг үндэ энэ бол миний хамгийн анхны тоглолт биш. Би өмнө Doja Cat дээрээс нь Manskin гэсэн дуучдын тоглолтуудыг одоо үзчихсэн туршлагатай байгаа. Тэгээд ерөнхий яг энэ артистын тухай товчхон мэдээлэл хүргэх юм бол Tyler the Creator өөрийгөө хипхоп pop хүн гэж ер нь дургу байдаг. Яагаад вэ гэх юм бол тэр өөрийнхөө дууны продюсер хийдэг, өөрийнхөө дууг бичдэг, дээрээс нь өөрийн гэсэн хувцсны брэндтэй. Тэгээд дизайнер ийм хүн байгаад байгаа. Ер нь бол 9 шидэн бүрдсэн бүтээлч байдлын огт дагн их гэж ер нь ойлгож болно. За одоо ерөнхийдөө Tyler the Creator-ийн Chromacopia-ийн тухай ерөнхий товч мэдээлэл хүргэх юм бол энэ хүний хувьд Tyler the Creator-ийн Chromacopia тоглолт нь зөвхөн хөгжмийн тоглолт байгаагүй. Энэ бол жинхэнэ сэтгэл зүйн аялал шиг надад санагдсан. Тэгээд дээрээс нь тэр зөвхөн олонний дунд дуудуулахаас гадна өөрийгөө хэн болох, хэн байсан, одоо яг хэн болж хөгжиж буй тухайга дуугаараа илэрхийлжсэн миний сэтгэлийг нэлээдгүй их ер нь хөдөлгсөн гэж хэлж байна шүү. Тэгээд Chromacopia гэдэг тоглолтын одоо энэхүү Chromacopia гэдэг нэрийг нь тайлбарлах юм бол Chromo гэдэг нь болохоор өнгө гэсэн, Copia гэдэг нь болохоор ертөнц гэсэн. Тэгээд ерөнхийдөө нийлүүлээд Chromacopia гэдэг нь Tyler the Creator гэдэг хүний хувийн дотоод ертөнц, хувийн үзэл бодол, орон зай, ерөнхийдөө тэр хүний дотоод ертөнцийн тухай гэж ойлгож байна. Тэгэхээр энэхүү тоглолт маань тэр чигтээ тэр хүний дотоод ертөнц яг юу мэдэрч юу туулж байгаа тухай ерөнхийдөө гардаг гэсэн. Би нэг утга санааг нь базаад хэлэх юм бол энэхүү Chromacopia альбомынхын дуунуудынх нь утга санаа гэх юм бол яг 30 наснд одоо нас болгоны тийм өөр гэсэн онцлог гэж үүдэж шүү дээ. Одоо чинь 3 настай хүүхэд гингүүт амар их уйлдаг ч гэдэм үү те. Тэнгүүт Tyler the Creator 30 нас хүрж байгаа. Тэгээ 30 насныхаа ер нь бол мэдэрч байгаа тэр асуудал mature болж байгаа. Mature болохоо тэр маш олон амьдралын одоо хариуцлагуудтай нүүр тулж байгаа. Гэх мэтлэн тэр олон одоо anxiety асуудлуудаа ингээд хуваалцсан байдаг. Тэгээд дуунууд бүх одоо ингээд өмнө дуулдаг гэсэн дуунууд нь одоо дуулж байгаа дуунуудтай үг одоо утгаараа уялдаа холбоотой байдаг. Жишээлбэл бүр одоо карьерийн дөнгөж эхэлж байгаа үедээ би амар од олмоор байна, би феймтэй болмоор байна, тэ би хин нэгэнд хүмүүст би харагдмаар байна, үзэгдмээр байна гэж дуулж байсан бол одоо яг од олоод ингээд хүн болгоны ингээд таньдаг мэддэг хүн болсныхаа дараа дуулж байгаа дууных нь үг нь гэх юм бол би ингээд харагдмааргүй байна. Би чимээгүй амьдрмаар байна. Надад ингээд privacy хэрэгтэй. Би private амьдралаар амьдрмаар байна гэх мэтлэн үгийг ингээд дуунууд дээрээ гаргасан байдаг. Тийм болохоор ингээд хүн карьер хөөхлийн зэрэгцээ давхар одоо ямар олон асуудлууд тулгарч байна гэдгийг бас хальт ингэж туулгаж өгсөн мэт. Тэгээ хамгийн гоё энэ дуунуудын хэсэг гэх юм бол No Camera Please, I Wanna Eat in Peace. Энэхүү дуунууд дээрээ, энэхүү Chromacopia тоглолтууд дээрээ маш олон хүн зэдвүүдийг хүндсэн тийм дуунууд хийсэн байдаг. Тэр нь болохоор өсөлт, сэтгцэн эрүүл мэнд, хайр дурлал, нөгөө талаараа бүр хүсээгүй жирэмслэлтийн талаар хүртэл дуулсан байдаг. Гэх мэтлэн ийм олон хүнд сэдвүүдийн тухай тайзан дээр ил гаргаж дууснараа маш их онцлогтой. Tyler энэхүү тоглолтын дээр нийт 37 ширхэг дуу дуулсан. Тэгээд энэ миний хувьд болохоор энэ тоглолт ганцхан дуугаар хязгаарлагдаагүй. Яагаад вэ гэх юм бол тухайн тоглолтын дизайн, өнгө төрх, дээрээс нь visual эффектүүд нь бүгд тэр хүний сэтгэл хөдлөл мэдрэмжээр нь дагаж одоо өөрчлөгдөж, магадгүй гэрэл нь унтрах үедээ унтарч, гэрэл нь асах үедээ асч, гал гарах үедээ гарч, тиймэрхүү маш олон тоглолтуудыг хийж өгчээсэн. Тэр нь болохоор яг үнэхээр л би тик тудалдаж аваад энэ хамгийн хайртай артистийнхаа яг үзэл бодол сэтгэл зүй дотоод яг ертөнц рүү ингэж шумбаж чивж ороод яг дотоод хүнтэй танилцж байгаа тийм одоо аялал шиг надад ерөөдөө мэдрэмж төрүүлж ерөөдөө энэ бүх мэдрэмжээ хураангуулаад хэлэх юм бол энэ тоглолт нь яг тэр хүний сэтгэл зүйн музей шиг надад санагдсан. Тэгээд хүн бүр одоо ч гэсэн яг өөрийгөө олоод явж байгаа төгс бус өсөлт дэвжилт ч гэсэн яг үндэ үнцэнтэй. Тэгээд тэр том мессежийг дуунуудаараа хүргэсэн энэ тоглолтоороо биднэрт ингээд хүргэсэн болов гэж бодож байгаа. Тэгээд энэ артистаас болж амьдралаа өөрчилсөн маш их хэцүү уналттай зүйлсүүдэд давж гарч туулж чадсан амьдралын одоо нэг маш том сорилтуудын ард гарч чадсан маш олон хүмүүс бүлэг тийм хүмүүс бүр байд юм байлээ. Тийм болохоор миний бодлоор энэ хүн бол миний
амьдралын яг ухаарал сургамж авдаг хүмүүсүүдийн нэг гэж би хэлэн. Яагаад вэ гэх юм бол тийм асуудлуудтай ерөөсөө тийм мэдээлэл ерөөсөө гардаггүй, маш тийм яг л карьераа хөөгөөд явдаг, яг л дуулах хэвээр хийх хэвээр юм хийгээд явдаг. Илүү дутуу тийм асуудалд орооцолдоггүй, яг нэг тийм цэвэрхэн хүн шиг санагддаг. Тэгээ Tyler See You Again гэдэг дуу Kali гэдэг дуучин хийсэн байдаг эмэгтэй дуучин. Тэгээ тэр эмэгтэй дуучин хэлжсэн байхгүй юу? Ингээд өөр эрэгтэй хүмүүстэй ингээ хамтарч дуулахаар болох нь бол тэр хүмүүс тэр одоо бусад эрэгтэй дуучид надаас ямар нэг юм хүсдэг, магадгүй би физиклийн ч юм уу те аль эсвэл хитрхи их мөнгө ч гэдэг юм уу ямар нэгэн зүйлээр дандаа ингээ бооцоод тавьж солилцож тэгжиж ингээд хамтарч дуу хийдэг. Тэнгүүт энэ Tyler гэдэг хүнтэй би дуу хийсэн чинь надад яг ингээд найз шиг ах шиг санагдсан. Надад ингээд чиний энэ парт чинь гоё болж байна, энэ хэсэг чинь гоё болж байна. За ингээд гоё юм гэдэг яг нэг тийм марцсан те ямар ч тийм янз бүрийн асуудал ерөөсөй байгаагүй, маш эвтэйхэн хүн цурталгүй гоё хийсэн гэд хэлжсэн. Тэгээд relationship with Tyler the Creator. When I first started making music, he told me he was a big fan. I was like, yo, who is that? Man, this is nice. I like her tone and her voice. Oh, she layers her voice really well. Long story short, she ended up in LA and made a few songs, and like, that's my bro. When you're a new artist, there's a lot of people trying to reach out to you to like sign your publishing or become management. They want something out of you. And he was just one of those people that just genuinely like just wanted to work and didn't want anything else from me. That's you know what I'm amazing. saying? Like, yeah, just a real гих мэтчлэн маш олон зүйлээр манай Tyler гэдэг хүн өөрийгөө ямар аимшигтай хийхийг хүссэн зүйлийн төлөө явж чаддаг бүтээлч гэдэг тухай тавчхандаа ингээд харуулж байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээд тийм болохоор яг энэ тоглолтод цагаа зарцуулаад мөнгөө зарцуулаад очиж үзээд нэг парт нь болсондоо би үнэхээр их баярлж байна. Тэгээд хэрвээ та нар ямар нэгэн тоглолт үзэх боломж олдоо ч гэдэг юм уу те тэгэх юм бол би яаж игээд шууд үзээрэй гэж зөвлөж байна. Яагаад вэ гэх юм бол тэр доторх уур амьсгал ингээд магадгүй чиний үзэл бодол харах үнцгийг чинь өөрчлөх тийм том эргэлтийн зэг болох мал их байдаг. Тийм болохоор амьдралын чинь хамгийн бүр хизээч мартагдчихгүй дурсамжууд чинь нэг байх болно гэдэгтээ би санал нэгдэж байна. MS Chroma Copy бол зүгээр ч нэг тоглолт биш байсан. Энэ бол миний хувьд мэдэгдэл, шилжилт, уран зохиол мэдрэмж байсан. Амьдралын минь хамгийн том тод өнгө болоод үлдсэн гэж би баттаа хэлж чадна. Тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Мэдээж Фулканелла